За ашигт гэгүүлэгчийн дүрмийг танилцуулъя. Өмнөх бичлэгээр цагаан толгойн 35 үсгийн ангиллыг танилцуулж байсан. Гэгүүлэгч 20 үсэг, ихшиг 13 ихшиг үсэг, 2 тэмдэг үсэг гэж ангиллагддаг. За тэгэхээр гэгүүлэгч 20 үсгнээс ихшигт 7 гэгүүлэгчийн дүрмийг судлая. За ихшигт гэгүүлэгч гэж юу вэ? Тэгэхээр Монгол бавар гэсэн үгэнд орсон дараах 7 гэгүүлэгчийг ихшигт гэгүүлэгч гэж нэрлэдэг. За бид нүдлэн тогтоохдоо Монгол бавар гэсэн үгээр нүдлэн тогтоодог. Им, ин, г, ил, б, в, р гэсэн эдгээр 7 гэгүүлэгчийг ихшигт гэгүүлэгч гинэ. За яагаад ихшигт гэгүүлэгч гэж нэрлэгддэг вэ гэхээр эдгээр 7 гэгүүлэгч маань өмнөө эсвэл хойноо ямагт ихшигтэй бичигддэг учраас ихшигт гэгүүлэгч гэж нэрлэдэг. За ихшигт гэгүүлэгчийг 7-оор тэмдэглээд 7 байгаа учраас тэгээ өмнөө юм уу эсвэл хойноо аль нэг талдаа ихшигтэй байна гэдгийг ингэж тулгуур томьёолж бичдэг. За энд байгаа жишээ үгнүүдийн ихшигт гэгүүлэгчийг харъя. Зарим гэсэн үгний им ихшигт гэгүүлэгч өмнөө ихшигээ авсан. Наран гэсэн үгний төгсгөлийн ин өмнөө ихшигтэй, ир хойноо ихшигтэй. За эхний энэ үсэг хойноо ихшигтэй. За худаг гэсэн үгний г ихшигт гэгүүлэгч өмнөө ихшигээ авсан. Хүрэг гэсэн үгний г ихшигт гэгүүлэгч хойноо ихшигээ авсан. Бодол гэсэн үгний ил ихшигт гэгүүлэгч өмнөө ихшигтэй. Тоглол гэсэн үгний ил ихшигт гэгүүлэгч хойноо ихшигтэй. Г ихшигт гэгүүлэгч өмнөө ихшигтэй байна. За өгүүлбэр ир ихшигт гэгүүлэгч өмнөө ихшигтэй, б ихшигт гэгүүлэгч хойноо ихшигтэй. Ил ихшигт гэгүүлэгч өмнөө ихшигтэй, г ихшигт гэгүүлэгч хойноо ихшигтэй. Тодруулбал ил ихшигт гэгүүлэгч өмнөө ихшигээ авч ихшигдсэн, б ихшигт гэгүүлэгч хойноосоо ихшигдсэн. Хамб б ихшигт гэгүүлэгч хойноо ихшигээ авсан. Им ихшигт гэгүүлэгч өмнөө ихшигтэй. За таглав гэсэн үгний в ихшигт гэгүүлэгч өмнөө ихшигтэй, ил ихшигт гэгүүлэгч хойноо ихшигтэй, г ихшигт гэгүүлэгч өмнөө ихшигтэй байна. За намар гэсэн үгний ир ихшигт гэгүүлэгч өмнөө ихшигтэй, им ихшигт гэгүүлэгч хойноо ихшигтэй. Ин ихшигт гэгүүлэгч хойноо ихшигтэй. За гэх мэтээр үгнүүдэд байгаа ихшигт гэгүүлэгчүүдийг харах юм бол өмнөө эсвэл хойноо аль нэг талд нь заавал ихшигтэй бичигддэг байх нэ. За монгол хэлний зөв бичгийн дүрмэд тухайн дүрмээр бичигдэхгүй байх тохиолдлын үгсийг гарч ирдэг. Үүнийг дүрмийн гажилт гэж нэрлээд за энэ тохиолдолд энэ дүрмийг дагахгүй гэсэн утгатай. За жишээлбэл ихшигт гэгүүлэгч өмнөө юм уу хойноо ямагт ихшигтэй байна гэсэн дүрмээр бичигдэхгүй тохиолдол дараах 2 тохиолдол бас байна. За эхнийх нь хэлний үгийн инээр төгссөн үгэнд заахын ялгалын г нөхцөлийг ихшиггүй бичдэг. Жишээ харах юм бол дүн, наран гэд хэлний үгийн инээр төгссөн үгнүүд байна. Тэгэхээр дүнг гаргах, наранг дуудах гэж ингэж бичгэн. Тэгэхээр энд г ихшигт гэгүүлэгч ихшиггүй бичигдэж болж байна. За бид нар дүнийг гаргах, нарныг дуудах ч гэдэг юм ингэж ярихгүй аль тохиромжтой байдлаар нь бичнэ. Тэгэхээр наранг, дүнг гэдэг нь илүү оновчтой бөгөөд бидний хэлэхэд хамгийн тохиромжтой бичигдэх хэлбэр.
За харин бүх хэлний үгийн нэр төгсөн бүх үгэн дээр заахын ялгалын гээ нөхцөлийг шууд залгана гэж ойлгож бас болохгүй. Тухайн үгнийхээ үгнээсээ шалтгаална. Жишээлбэл тэмцээнг зохиох, ухаанг сорих гэж ярихгүй. Тэмцээнийг зохион байгуулах, ухааныг уралдуулах гэж ярьдаг учраас энэ дээр бол тохиромжгүй. За тэгэхээр хэлж үзээд аль тохиромжтой байгааг нь бичгэнэ. За нөгөөх ажилт нь болохоор тусгай бичигддэг ил энэ хоёр их шиггүй бичигдэнэ. Тэгэхээр ах, ил, тэр, энэ, сайн нь, ном нь, дуу нь гэх мэт үгнүүд байна. Тэгэхээр ах л хэлсэн шүү дээ гэдтэй ингэж ярьдаг. Энэ ийм үгнүүд байдаг. Тэгэхээр энэ тусдаа бичигддэг ил их шигт гээгүүлэгч их шиггүй бичигдэж байна. Ном нь гэд энэ их шигт гээгүүлэгч их шиггүй бичигдэж байна. За ийм тохиолдлуудад их шигт гээгүүлэгчийн энэхүү дүрм зөрчигддөг байх нь. За их шигт гээгүүлэгчийн өмнөө юм уу хойноо ямагт ишигтэй байна гэсэн энэхүү үндсэн дүрмээр тулгуурлан дараагийн бусад зөв бичих дүрмүүд уялдаж бичигддэг. Тэгэхээр үндсэн энэхүү дүрмээ маш сайн мэдэж нүдлэн тогтоосон байх хэрэгтэй байдаг. За боломжтой бол дараах дасгалыг дэвтэртээ бичээд хийгээрэй.